За энэ шашин урлагийн цэнгүүн болохоор зэрэг сосрон бол өөрөө найруулж байгаа маш их тийм сонин содон хийнэ гэж байгаа. Тоглож байгаа тоглолтуудаас арай өөр маягаар гоё найруулад үзэгчд их тийм өвөрмөс тийм гоё тоглолтыг бэлэг өгөхөөр бэлдэж байна. Одоо ариуслын дууч Эрдэнэ хорлол гэж лам хүн тэгээ бас сайхан дуулдаг. Одоо ерөөлийн дуу гэж тийм гоё дуу байгаа аян би хийж өгсөн. Наан бас байн юм бүхэн байна гэд одоо бас нэг тийм хүнд юм үлдэхээр юм гоё дуунуудыг сонгод лам хүн дуулж байгаагаар их гоё. Тэгээ лам хүн дуулна гэдэг бол хамгийн одоо зөв гэж боддtiin бэ. Тэгээ шашин урлаг хоёр бол ерөөсөө зайлшгүй одоо холбоотой юм. Тэгээ одоо лам хүн бол дуун дэх дуу ухаан гэж хөтөл байдаг. Тэгээ тарин шиг нэг тийм гоё гоё дуунуудыг олон түмэн бас их дуулж шүү дээ. Энэ амгалан жаргалан гэдэг тэгээ олон лам нар их тийм сайхан цагаахан сэтгэл нэгэлдэгөө цацсан олон хам лам нар ирсэн номоо уншуулсан сайхан дуугаа дуулсан сүсэг үчирлийн одоо тийм сэтгэлийн засал болсон энэ дуугаар гоё засал хийж байгаа юм шиг юм гоё тоглолтоор гоё засал хийж байгаа юм шиг ийм гоё тоглолт болох нэ та бүхнээ урьж байна. Ариуслын дууч Эрдэнэ хорлолын амгалан жаргалан шашин урлагийн цэнгүүн